Норвегийн хаан ихтэй орших харанхуй огоор Сара гэх эмэгтэй ямар нэгэн зүйлээс их лайсан байдалтай цугтаж байгаагаар кино эхэлнэ. Тэр модон дундах байшиндаа дөхөж ирсэн боловч харамсалтай нь замдаа хялтарч унаад босч чадахгүй болсноор араас нь хөөж байсан зүйлч гүйцэн ирж түүнийг харгас хэрцгийгээр алдаг. Ингээд үйл явдал амралтаараа аялж яваад 7 анагаахын оюутан руу шилжиж удсанчгүй тэд Вегард хэмээх залуугийн ойн дундах байшинд ирэх ба Вегард үнэн хэрэгтээ Сарагийн найз залуу байдаг. Сара ууланд цанаар гулхахаар явсан байсан бөгөөд тэдэн дээр ирэх ёстой байсан боловч ирээгүй байжээ. Гэхдээ Сарагийн найз залуу болон түүний найзууд нь энэ талаар нэг их юм бодолгүй тоглож наадаж ууж идэн цагийг их л зугаатай өнгөрүүлнэ. Ингээд шөнө болоход Лив нэртэй нэгэн охин гадаа бие засахаар гарсан боловч ой дотор ямар нэг сүйтгэнсэн дүрс олж хараад айж балмагдан хурдхан шиг дотор шорч найзуудтай энэ талаар хэлсэн боловч найзууд нь түүний үгэнд итгэхгүй байдаг. Удсанчгүй тэдний байшинд нэгэн үл таних уулчин ир зочилж ирэн тэд түүнийг дуртай дургүй дотор оруулах бөгөөд уулчин ир байшинд тухсныхаа дараа тэдний байрлаж байгаа газрын хар бараан түүхийг ярьж өгдөг. Түүний ярьснаар дэлхийн 2 дугаар дайны үед нацист цэргийн генералаар удирдуулсан цэргийн салаа энэ газрыг эзэлж байсан бөгөөд тэд 3 жилийн турш нутгийн иргэдийг тамлаж зовоосон байжээ. Ингээд дайн дуусаж Герман ялагдах нь тодорхой болоход Герман цэргүүд тентхийн хүмүүсийн хамаг үнэтэй цайтай зүйлсийг цөлмөөд зүхтаах гэтэл нутгийн иргэд амжилттайгаар бослого гарган тэднийг гиндүүлэн дайрч чадсан байна. Улмаар генерал болон түүний цэргүүд уул руу зүхтааж алга болсон бөгөөд тэд буцаж ирээгүй учраас нутгийн иргэдч нацист цэргүүдийг хүүтэнд осгож өгсөн байх гэж үзсэн байжээ. Гэхдээ тэдгээр цэргүүдэд чухам юу тохиолдсныг хэн ч мэдэхгүй гэж уулчин ирийг яриагаа дуусгахад найзууд ч түүний яриаг өрдөөл хууч яриа төдий зүйл гэж бодоод нэг их ач холбогдол өгөлгүй инээгээд өнгөрөхөд уулчин ирч тэндээс явж ууланд майхнаа барина. Ингээд түүнийг майхандаа хооллож байтал гаднаас нь гинэд ямар нэгэн хачирхалтай чимээ гарах сонсогдож уулчин ир буугаа аваад шалхахаар гартал ямар нэг зүйл түүн рүү дайран хоолойг нь хэрчдэг. Айсан уулчинч майхан руугаа орсон боловч алуурчин түүний араас майхан руу нь орж уулчин ирийг харгас хэрцгийгээр алдаг. Маргааш өглөө найз охин Сарадаа санаа зовсон Вегард түүнийг хайхаар цасны моциклээ унан явах ба тэр цасан дундуур хэсэг явсны эцэст уулчин ирийн байрлаж байсан майхан дээр ирдэг. Ингээд дотогш шагааж хараад хамаг гидсэнд цувж нас барсан уулчин ирийн цогцыг хараад асар их цочирдно. Харин энэ үеэр Вегардын найз Ирланд шалан дах зойрноос шар айраг авах гэж байгаад нацист цэргүүдийн нуусан алт эрдэнэстэй хайрцгийг олох ба тэд ч ийм зүйл олсондоо баярлан хөгжилдөж Сара Вегард хоёрыг ирсний дараа тэнцүү хувааж авахар шийдцгэн. Ингээд найзууд баяраа тэмдэглэн ууж идцгээж байтал Ирланд бие засахаар гарч явах замдаа цасан дээр зоос унгах ба түүнийг ариун цэврийн өрөөнд байхад нь найз охин Крис нь түн дээр ирж тэд чаминчхан мөчийг өнгөрүүлдэг. Удалгүй Ирланд буцаж ирж пи барин буудан дээр суух ба харин найз охин Крис нь бие засаж байхдаа хэн нэгэн модны завсраар түүнийг харж байгааг анзааран ань цочирдно. Гэтэл гинэд Крисийн сууж байсан модон жорлонгийн тавцан цөмрөн унаж тэр баас шээсэнд хотголдон арай гэж буцаж гараад тусламжгүй хашгирахад найзууд нь ч үүнийг сонсдог. Ингээд сампирсан байдалтай зогсож байсан Крис рүү гинэд хэн нэгэн дайран унгаах ба хаана Крисийн дуугаар гадаа гарч ирсэн боловч Крисийг олж чаддаггүй. Ямар нэг зүйлс ичгтэй байгааг мэдэрсэн хаана буцаж ирээд Мартин буу өгөн эрэгтэйчүүдээ юу болоод байгааг шалгаад эргэж явуулдаг. 3 залуу бууга барин гарч ойр орчмоор шалгаад Крисийг хаанаас ч олж чадаагүй боловч оронд нь Сарагийн үрж байсан өрөвчийг олдог. Ингээд найзууд ямар нэгэн зүйл болоод байгааг ойлгосон боловч тэднийг дараагийнхаа төлөвлөгөөг ярилцаж амжихаас өмнө хаанаа санамсаргүй цонхоор хараад хэн нэгэн гадаа нь Крисийн тасарсан толгойг барьчихсан зогсож байгааг харж цочирдон хашгирна. Гадаа нэрсэн урилгагүй зочид цонхыг нь хаглан тэдэн рүү дайрах гэж оролдох ба тэд чудалгүй бүлэг зомбинууд байшинг нь хүрээсэн байгааг ойлгодог. Зомбинууд ахин дайрахад Мартин нэгийг нь буудаж хаана нэг зомбиных нь гарыг таслах ба тэд тасарсан гарыг авч хараад хас тэмдэгтэй бууж байхыг олж харан уулчин ирийн яриад байсан түүх үнэн байсныг ойлгоно. Удалгүй Ирланд цонхоор дайрсан зомбинуудад баригдан харамсалтайгаар алуулна. Харин Вегард Сараг хайж явж байгаад нацистуудын нуугддаг байсан агуйн нөх руу унаж ухаан алдсан бөгөөд маргааш өглөө тэр ухаан ороод цасыг нэвтлэн нүхнээс гарч цасны моцикл дээрээ очиод өөрөвчөө удлан бамбар хийж аваад агууг судлахаар буцаж очино. Ингээд тэр агуйн доторхыг судалж явж байгаад дэлхийн 2 дугаар дайны үеийн зэвсэг хэрэгсэл нацист далбаа цэргийг олох ба тэр цэргийн дуулуунууд дундаас найз охин Сарагийнхаа тасарсан толгойг олж айн цочирдно. Удсанчгүй нацист зомбинууд түүнийг агуугаас гарган шидэж Вегард нэгэнтэн хэсэг тэмцэлцсэний эцэст зомби цэргийг хүчээр илүүрхэн дуулгаар нь сапиртлан цохиж дараа нь өөр нэг зомби руу хутгаа авч шидээд мод руу өшөглөн унгаадаг. Вегардын дуулгаар цогсон зомби цэрэг дахин босож ирээд тэд дахиад л тэмцэлдэж энэ удаад хамтдаа хавцлын ирмэг рүү дүүжлэгдэн унах бөгөөд тэд зомби цэргийн цувсан гидснээс дүүжлэгдэн хэсэг тэмцэлтэнэ. Зомби цэрэг Вегардын хүзүүнээс хазаж амжсан боловч Вегард эцэст нь түүнийг хүчээр илүүрхэн хавцлын ёроол руу доош нь түлхэж унгаадаг.
Харин энэ үеэр байшинд үлдсэн хэд цаашдаа яахаа ярилцсан Мартин Рой хоёр чимээ гарган зомбинуудын анхаарлыг татгацуур Хана Лив хоёр энэ боломжийг ашиглан цугтаахаар болно. Ингээд Мартин Рой хоёрыг чимээ гаргахцуур Хана Лив хоёр гарч цугтаасан боловч гинэт нэг зомби цэрэг гарч ирснээр тэд хоёр тийш салдаг. Хана нэг зомби цэргийг алж чадсан боловч харин Лив зомбинуудад бариулан аимшигтайгаар алуулах ба тэр амьсгал хураахаасаа өмнө сүүлчийн хүчээ шавхан цэргүүдийн тесрэх бөмбөгнүүдийн нэгийг дэлбэлж амжина. Энэ үеэр зомби цэргүүдийн генерал гарч ирээд өөрийнхөө зомби цэргүүдэд үлдсэн бүх хүмүүсийг олж алахыг тушаадаг. Хана нэг зомбиг нүүрэн дундуур нь цохиж цааш нь харуулсныхаа дараа модон дээр авиран гарч нуугдах ба хоёр зомби цэрэг модны доор ирээд түн рүү дайрах гэж оролдоход Ханаач нэгийнх нь толгой руу модны мөчөр зоож орхино. Ингээд цааш нь цухтааж хавцлын ирмэг дээр ирээд хавцлын цасыг хөлөөрөө дэвслэн тасалж зомбитай хамт доошоо ундаг. Харин энэ зур Мартин Рой хоёр байшиндаа буцаж ирээд зомбинуудыг байшин руу оруулахгүй хичээн тэднэрүү шилтэй молотов шидэх гэсэн боловч бүтлгүүтэн байшинд галдаж орхино. Ингээд яах ч аргагүй болсон тэд шатаж байгаа байшингаас цухтаан ойролцоох амбарт ирээд зомби цэргүүдтэй тэмцэхэд зэвсэг болгон ашиглаж болох баахан багаж хэрэгсэл олдог. Энэ зургүйгард араас нь хөөж байсан зомбинуудаас амжилттай салж цасны мотоцикл дээрээ буцаж ирнэ. Тэр зомбинд хазуулсан шархаа загсны дэгэний утсаар ойж цусыг нь тогтоогоод цасны мотоциклдоо их буу суйрлуулж аваад найзуудыгаа аврахаар хөдөлдөг. Харин Мартин Рой хоёр амбараас олж авсан цахилгаан хөрөө сүхээрээ зэвсэглэн зомби цэргүүдтэй ширүүхэн үзэлцэж хөрөөдхийг нь хөрөөдөж сүхтгийг нь сүхтэн алцгаана. Ингээд тэдний зомби цэргүүдийг арай гэж бүгдийг нь цааш нь харуулад ядарч туйлдсан байж байтал зомби цэргүүдийн хоёр дахь давлгаа тэднэрүү дайрч яг энэ үеэр Вегард цасны мотоциклтойгоо салхи татуулан ирж зомбинуудыг хайр найргүй алж эхэлдэг. Тэр мотоциклосоо бун хамгаалж чадлаараа зомби цэргүүдтэй үзэлцэн нэлээд олныг цааш нь харуулсан боловч эцэст нь зомби цэргүүд түүнийг тоогоор илүүрхэж Вегардыг олуулаа бүчин барьж аваад дээш нь өргөн дөрвөн мөчнөөс нь тасар татаж алдаг. Ингээд Мартин Рой хоёр үлдсэн зомби цэргүүдтэй үзэлцэн тэднийг хайр найргүй алж байтал Мартин санамсаргүй араас нь ирсэн найз охин Ханага зомби гэж андууран хүзүүг нь хэрчиж орхино. Мартиныг найз охиныхоо араас гашуудаж шамжаагүй байтал зомби цэргүүдийн генерал цэргүүдтэйгээ гарч ирэх бөгөөд тэр зомби цэргүүдийн хид хидийг нь буудаж алсан боловч нэг нь түн рүү дайран гарыг нь хаздаг. Ингээд зомбид хазуусан шархан түүнийг зомби болгон хувирахаас айсан Мартин гараа хөрөөгөөр таслаад шархаа хариутгана. Дараа нь тэр зомби цэргүүдийн генералтай нэгийгээ үзэлцэхээр зогсож байтал зомби генерал чангаар хашгирахад цасан доороос түн жуман зомби цэргүүд цас цумлан гарч ирдэг. Энэ үеэр зомбинуудаас цухтааж байсан Рой модны мөчөрт тэглэн гидсэнд сууж өгөх ба зомби цэргүүдийн генерал угсан Ройн халааснаас гинж гаргаж ирэхийг харсан Мартин зомби цэргүүдийн юу хүсэж байгааг ойлгодог. Улмаар тэр юу ч үгүй шатсан байшин руу буцаж гүгээд нурамнаас нь хайрцагтай алт эрдэнсийг олж зомбинуудад үлдээгээд өөрөө машин руугаа цухтаангүйн. Ингээд тэр машин дээрээ ирж машинаа асаах гэж сандарч байтал гинт халааснаас нь нэг зоос өнхрөн унах ба найз охин Ханан зоосыг нууцаар түүний халаасанд хийчихсэн байж таардаг. Мартин зоосыг гайхан харж байтал зомби генерал машиных нь хажууд ирчихсэн цонхыг нь хагалж байгаагаар кино төгсдөг.